Сайн байцгаана уу? Бидний өдөр тутам ярьдаг үгс яагаад яг ийм хэлбэртэй байдаг юм бол? За, энэ удаагийн тайлбараар бид монгол хэлний авьяаны хувирсал гэдэг маш сонирхолтой сэдвийн талаар ярилцах гэж байна. Ингээд хамтдаа эхэлцгээе. Та энэ өдөр тутамдаа хэрэглэдэг үгс маань яагаад хүүчний хэлбэрээс арай өөр сонсогддог гэж бодож байсан уу? Энэ бол зүгээр нэг тухайлын зүйл биш ээ. Харин манай хэлний дотоод зүй тогтол авьяаны хувирсал гэдэг зүйлийн үр дүн юм. Энгийнээр хэлэх юм бол авьяаны хувьсал гэдэг нь яриаг илүү их хязгаар урсгалтай болохын тулд үгэн доторх авьяанад бие биедээ нөлөөлөд өөрчлөлт өгүүлдэг гэсэн үг. Манай хэл яг л амьд организм шиг цаг хугацааны явцад өөрийгөө ингэж сайжруулж боловсронгүй булгаж байдаг. Яг энэ зураг дээрх дүрмүүдийг бид энэ удаагийн тайлбараараа нэг бүрчлэн тодорхой жишээнүүдтэйгээр задлан ярилцах болно. За ингээд хэлнийхээ гүн рүү хамтдаа айлцгаая. За эхнийх нь бол ижилсэх болон ондооших. Энэ нь авьяанууд яаж бие биендээ татагдаж ижилсдэг эсвэл эсрэгээрээ ялгарч өөр болдог тухай юм. Авьяа ижилэгдэг гэдэг нь үгэн доторх нэг авьяа хажуугийнхаа авьяаны нөлөөгөөр түүнтэйгээ илүү төстэй болж хуурахыг хэлж байгаа юм. Ингэснээр дуудлага илүү жигд зөөлөн болдог. Энэ жишээг хараарай. Амуглан гэдэг хүүчин мөнгө удаа амгалан болсон байна. Энд авьяанууд хоорондоо нөлөөлж дуудахад илүү амар, урсгалтай болж ижилсэн байгааг та анзаарж байгаа байх. Та өөрөө амуглан амгалан гэд хэлээд үзвэл ялгаан шууд мэдрэгдэнэ. Харин ондооших бол яг үүний эсрэг процесс. Үгэнд байдаг ижил эсвэл их тастай авьяанууд дуудлагыг хүндрүүлэхгүй тулд хоорондоо ялгаатай болж өөрчлөгддөг. Жишээлбэл хуучны эвтэх үү гэдэг үг. 2 б авьяа давцаад дуудахад арай л нэг эвгүй байгаа биз. Тиймээс цаг хугацааны явцад энэ нь эвдэх болон өөрчлөгдөж эхний б авьяа нь в болж ондоошсон байна. Сонирхолтой тийм үү? За одоо дараагийн 2 дүрм болох авьяа сулрах бас сэлгэ хүзлийг харцгаая. Энэ бол авьяаны хүч хэрхэн өөрчлөгддөг, заримдаа бүр байраа яаж сольдог тухай юм шүү. Авьяа сулрах гэдэг нь ихэвчлэн хоёр эгшгийн хооронд орсон хүчтэй гийгүүлэгж авьяаны дуудлагад зөөлөрж сул болдог үзэгдэл. Мэдээж энэ ч гэсэн дуудлагыг хүн өвчлөх зорилготой. Тогт бүрий гэдэг үг яаж тогтдог болсныг хараарай. Энд А болон Ö эгшгийн дундах Б авьяа сулраад В авьяа болж хувирсан байна. Тогт бүрий гэснээс тогтвор гэж хэлэх нь хамаагүй амархан байгаа биз. Энэ бол авьяа сулрахын маш тод жишээ. Авьяа сэлгэх бол миний бодлоор хамгийн сонирхолтой эзэглүүдийн нэг. Энэ нь ямар нэгэн шалтгаанаар үгэн доторх хоёр авьяа байраа сольчдог гэсэн үг. Яг л бүжиглэж байгаа юм шиг. Жишээ нь бидний сайн мэдэх гүрэл гэдэг үг байна. Зарим нутгийн аялгаад үнийг гүлэр гэж хэлдэг тийм үү? Энд Л, Р хоёр авьяа байраа сэлгээсэн гагаа харж урна. Энэ бол хэлний үгжийн явцад тохиолдол зүйл юм. За ингээд сүүлийн хэсэгтээ орцгоё. Энд бид авьяаг урлуулахаар нэмэх бас гайх гэд үгийн бүтцэд шууд нөлөөлдөг 3 чухал үйлдэлийг авч үзнэ. Энэ 3 зүйлийг хамтдаа нь харцгаая. Нэгдүгээрт авьяа урлуулах. Аяхтар гэдэг үг аяхтар болж байна. В авьяаг Х авьяагаар сольсон байгаа биз. Хоёрдугаарт авьяа нэмэгдэх. Д гэдэг үгэнд гүүр дагавар залхаад дундлагыг холбохын тулд дунд нь Г авьяа нэмэгдэж дээгүр болдог. Гуравдугаарт авьяа Г гэдэг. Энэ нэхвчлэн гадаад үг манай хэлэнд нутагшхад тохиолдог. Жишээ нь грекийн дифтер гэдэг үгнээс илүүц авьяанууд нь гээгдэж бидний сайн мэдэх дифтер болж урилжээ. За ингээд бид монгол хэлний авьяаны хувьслын унтан дүрмүүдтэй танилцчихлаа. Тэгвэл энэ бүхнийг мэдэх нь юу нь яагаад чухал юм бэ? Эндээс авах гол санаа бол авьяаны хувьсэл гэдэг чинь ямар ч замбраагүй зүйл биш. Харин хэлний манд дотоод систем, зүй тогтоол юм гэдэг нь. Авьяанууд ижлэгсэх, ондооших, сулраах, сэлгэгдэх, нэмэгдэх, гээгдэх, солигдох гэд энэ бүгд эцсийн дүндээ дуудлагыг хялбаршуулах гэсэн нийлж зорилготой. Тэ яг үнэн. Эдгээр дүрмийг ойлгоно гэдэг бол зүгээр нэг хуурай дүрм цээжлэхээс хамаагүй ижүү гүнзгий зүйл шүү дээ. Энэ бол бидний өдөр тутам ашигладаг их хэл маань хэрхэн амьсгалж, хувьсаа өөрчлөгдөж байдгийг мэдрэх базамж юу. Энэхүү тайлбарыг үзсэнд маш их баярлалаа. Одоо таны ээлж бидний ярилцсан эдгээр дүрмийг өөр ямар үгэн дээрээс олж харж болох вэ? Өдөр тутмынхаа ярианда ширэлдэ үгсэнийг анзаараад үзээрэй. Та маш олон сонирхолтой жишээ олно гэдэгт итгэлтэй байна. Дараагийн тайлбараар уулзцгаая.